Сэрээрээ босоорой. За өнөөдөр өглөө 5 цаг сэрүүлэг дуурайд 6 цагт үндсэндээ болслоо. 9 дэх өдөр инхүү эхэлж байна. Өглөө охтуудынхаа цаг өгчөөд нураараа угаачаад шууд дасгалтаа ерөөдөө шууд орлоо. За ингээд уламжлалтасаар үндсэндээ гүүгээд дасгалуудаа хийгээд сонголтын дасгал мөн бас дээрээс нэмэх нь үсрэлтийн дасгал дээрээ нэлээд анхаарлаа. За энэ өдөр бол үнэхээр сайхан өдөр байлаа. Орой охтуудыгаа болзоонд урьж найзынхаа Браво ресторанаар орсон сайхан өдөр болж өнгөрлөө. За ингээд ямар ч байсан сонголтын дасгалуудаа бүгдийн сайхан хийгээд охтуудыгаа хүргэж өгөх хэрэгтэй байсан болохоор нэлээд жоохон ярангуу тэгсэн хэрнээ бас нэлээд шуналтай наргагүй дасгалуудаа хийж дууслаа. За ингээд дасгалуудаа хийж дуусчаад охтуудыгаа шууд хүргэж өглөө. За ингээд нөгөө 440 шатаараа доошоогоо шууд буугаад за охтуудыгаа юунд нь хүргэж өгчөөд сургуульд нь хүргэж өгчөө буцаад ирлээ. За өнөөдөр ингээд гадуур машинаа бас янзлуулах хэрэгтэй байлаа. Машины хянах самбар дээр хойдлын мостны нэг улаан гэрэл асаад байсан. Утас нь тасарчдаг юм байна. За тэгэхээр ерөнхийдөө ийм эвдэрлүүд бол том дэргэнд их гарч байгаа юм байна. Ингээ найзынхаа засвараас гараад охтуудаа өдөр өнжүүлэхээс нь авлаа. За ингээ өдөр өнжүүлэхээс нь авчаад гэртээ ирээд охтуудынхаа цайг өгчөөд өнөөдөр нэлээд гэрийнхээ хог шороотойгоо ноцолдоод за өөрийнхөө ангийн хэрэгслүүдээ гаргаж ирээд ангийн өдрөл дууссан юм чинь бүгдийн сайхан импэл зэгцэж хураагаад буунуудаа нэг сайхан шувтарчаад буцаад дасгалтаа үндсэндээ орлоо. За өнөөдрөөс ахуулаад манай гэр бүлийн нэг гишүүн намайг дэмжиж надтай хамт дасгал хийж эхэлж байгаа. За тэр хүн бол тун удахгүй гарч ирэн. За ингээ ямар ч байсан сонголтын дасгалаа хийлээ. Гүйлдээ 10 минутаараа гүйлээ. Гиз хөнгөрөөд сулраад нэг л сайхан байгаа. За намайг дэмжиж байгаа хүн бол миний баг охин Номонгоо. За ингээд бидээр хамтдаа дасгалаа хийж эхэллээ. За ингээд охин бидээр нэлээд дасгал хийсэн. Охины сонголт гэж бол чихтэйх хөрөхгүй газар гэж байхгүй. Харин би бол хөшүүн гэж чихтэйх тийм л хүмүүс байлаа. За ингээд охинтойгоо хамтдаа дасгалаа хийгээд байлаа. Манай охин ч надаас сулдах юм байхгүй. Миний өвдгөн дээр сууж зөрүүлээд би охиныгоо ч гэсэн бас гиз таталтыг хийлээ. 8 настай охин гэхэд бол үндсэндээ надаас илүү гар дээр зуныгаад мундаг байлаа. За ингээд охиныгоо мундаг байсан юм чинь дасгал дуусаа шууд оройн найзынхаа Браво ресторан дээр очиж хоол идэгээ гэр бүлээрээ явлаа. За ингээд хамтдаа Браво ресторан дээр орж ирээд хоол идсэн найз маань ч гэсэн хоолоо бас маш шуурхан. За ингээд 9 дэх өдрийн орой амжилттай сайхан дуусч байна. За 9 дэх өдрийн дасгал бас гайгүй байлаа. Өнөөдөр бас гэрийнхээ ажлыг нэлээд хийлээ. За ингээд намайг дэмжиж манай гэр бүлээс миний баг охин Номонгоо дасгал хийж эхэллээ. За ингээд дараагийн өдрөөс ихшин Номонгоо, Маргалгоо, хайртай охтуудтайгаа хамтдаа дасгалаа хийн. Ингээд оройно охтуудаа урамшуулаад гэр бүлээрээ хамтдаа нөгөө манай найзын Браво ресторан дээр орой хоол идэж чинь. За би бас зөв хоолтын талаар бас хоолны дэглэмээр барина. За ингээд бүгдээрээ сайхан амраарай. Маргаашаа ажилтны амжилт хүсье. Баярлалаа.